Girls in ICT 2025 арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа. Монгол улс Girls in ICT буюу харилцаа холбоо мэдээллийн технологийн салбар дахь октын оролцооны өдрийг 9 дахь жилдээ тэмдэглэж байна. Олон улсын цахилгаан холбооны байгууллагаас энэхүү өдрийг 2011 оноос хойш жил бүрийн 4-р сард тэмдэглэн өнгөрүүлж, дэлхийн нийтээрээ мэдээллийн технологийн салбар дахь охид эмэгтэйчүүдийн оролцоог дэмжихийг уриалсаар ирсэн. Өнөөдөр энд одоо манай ирээдүйн улсын өвөр хүүхдүүд маань, охтууд маань яг өөрсдөн дээрээ бас толомдог асуудлуудаа ярилцсан. Мөн одоо ирээдүйнхаа мэрэгжлийн чиг баримтаа ер нь ирээдүйн технологийн чиг хандлагын талаар ойлголт авч хоорондоо бас хандж солилцож, за эднийхээ бас дуу хоолой хүсэл эмгэлтийг бас энэ яам болон харилцаа холбоо зохицуулахороо ийм Монгол гэдэг бас төрийн байгууллагууд, төрийн бус байгууллагууд дуу хоолойг сонсож дараа дараагийнхаа үйл ажиллагаа бодлогодоо түүнийг тусгах гэдэг ийм ач холбогдолтой ийм одоо арга хэмжээ болж байгаа. Цахим орчныг охтууд маань илүү өөрийгөө хөгжүүлэх, илүү сурч боловсрох, өөрийнхөө хоббиг одоо танин мэдэхтэй тэр чиглэлээрээ ашиглавал илүү зохистой гэж үзэж байгаа. Ингэж ашиглахдаа ч бас хүүхдүүд цахим орчинд аюулгүй байдлаа хамгийн сайн хангах бол чухал асуудал болоод байгаа. Үүний тулд хамгийн нэгдүгээрт өөрийнхөө одоо хувийн мэдээллийг хамгаалах ёстой, хувийн мэдээллээ зөв зохистой ашиглах ёстой. Цахим орчинд байгаа мэдээллийг үнэн бодиттой байдлыг нягтлж үздэг. Тэрний одоо хуурамч худлаа мэдээллийг шүүлтүртэй ханддаг. Цахим орчинд тавигдсан хэрэг хэн нэгэнд хортой, хэн нэгнийг одоо хохирох үйц тийм агуулга авах юм бол платформуудыг ашиглаад репорт хийх чадвартай одоо тийм хэвшилтэй болохыг уриалсан байгаа. Дээрх арга хэмжээг нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сан цахим хөгжлийн наваад харилцаа холбооны яам, Монгол ихтэйм улсын төсөвт үйлдвэрийн газар, харилцаа холбооны зохицуулахороо Монголын хүүхдийн зөвлөлтөй хамтран зохион байгуулсан бөгөөд ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн 150 гаруй охид оролцлоо. Girls in ICT 2025 арга хэмжээ нь охид эмэгтэйчүүдийг мэдээллийн технологийн салбарт татан оролцуулах, тэднийг дэмжих, зөв мэргэжил сонголт хийхэд уран зориг өгөх, олон улсын туршлага, бодит амжилтын жишээнүүдтэй танилцуулах, захим орчин дахь аюулгүй байдлын талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх зорилготой юм а.